Сайн байцгаана уу? Mitokey маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн дугаараа чинь болохоор эндометриоз гэдэг өвчний тухай ерөнхий ойлголт өгөх болно. За сэдв маань өөрөө маш том, олон зүйлийг хамардаг учраас бүгдийг нь бол ярих боломжгүй. Ер нь яагаад үүсдгийг, одоо ямар шинж тэмдэглэл ирдیں, ямар хавтантай байдаг юм бэ гэдэг талаар нэм товчхон мэдээлэл өгөхөөр шийдсэн байгаа. За эндометриоз гэдэг өвчин нь болохоор юу вэ гэхлээр нөгөө умаа тий сав гэж хэлээд байгаа. За тэрний дотор талын хааны эсүүд нь одоо өөр газруудад очиод өөр эрхтнүүдэд очиод бэхлэгдээд хөгжөөд голомтлоод ингээд эмгэг үүсгэхийг хэлээд байгаа. За тэгэхээр хэдүүлээ санаж байгаа бол савны хаан дотор талд нэг юм эсүүд байдаг. За тэр эсүүд нь мөчлөгийн туршид биений эмний мөчлөгийн туршид ингээд дааврын нөлөөгөөр зузаараад за тэгээд хүмүүстээ хүн жирэмсэн болохгүй бол эргээд энэ маань хохорч унаад биений юм болоод ирдэг гэсэн. За тэр эсүүд чи очиод эндээнд очиод голомтлоод урагчиж байгаа. За тэгэхээр нөгөө дааврын нөлөөгөөрөө нөгөө одоо юу гэдэг олшрох, хөгжих, шин судасчлалд явагдах, хууларч цус гарах гэд тэ энэ бүх процесс чинь яг тэр голомтууд дээр ч гэсэндээ адилхан явагддаг байна. Тэгэхээр байнгын ингээд сар тутамдаа мөчлөх тийм үргэлжлэлийн процесс тэнд явагдаад байна гэсэн үг. За нөгөө эсүүд чинь тэ биений мөчлөгийн дааврын нөлөөгөөр олширлоо. За тэгээд ингээд тийм кислогийн морфологийн өөрчлөлтүүд явагдана. За тэгээд даавар унангуу дахиад нөгөө төхнөөс чинь цус гарна. За эргээд нөгөөх маань үргэлжил маань одоо эдгэрхийн тулд сорвжилт үүсгэн, наалдац үүсгэн гэд ингээд яваад байдаг. Тэгээд дааврын нөлөөгөөр улмал тухайн голомт маань ер нь бол томрох, юм орших хандлагатай байдаг юм архаг өвчин байгаа. Тэгэхээр ер нь бол жоохон төвхтэй эмгээг за манай одоо эндометриозоор өвдсөн охтууд ч гэсэн мэдж байгаа. За яг ийм төгс эмчилгээ байхгүй тэгсэн мөртлөө юм бие дайгүй юм төвхтэй зовиртой яваад идэг ийм эмгээг байдаг. За тухайн голомтууд маань ер нь бол хаанч үйж болдог. За ихэвчлэн байдаг хэсгүү нь болохоор юу вэ гэхээр одоо нөгөө багаарцгийн хүндийн гялтан хальс гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн одоо эрхтнүүд чинь ингээд ийм гадуураа хальсуудаар ингээд бүрхэгдээд тэдгээр нь хоорондоо нийлээд одоо ингээд бие махбодын бүрэн бүтэн одоо байдлыг хангаж идэг гэсэн үг. Тэгэхээр тэр хальснууд дээр нь очиод наалдаад ингээд хөгжөөд голомт үүсгэж болдог. За энийг болохоор өнгөц эндометриоз гэж нэрлэдэг байгаа. За дараагийн нэг түгээмэл байршил нь байдгүй гэхээр хэдүүлээ анатомоос санаж байгаа бол умайн урталт давсаг тий арталт нь шулуун гидсэдэг. Тэгэхээр энэ хооронд байгаа зайнууд дээр үүсч болдог мөн умайг нөгөө нэг энэ тэнд холбоосуудаадаг гэд өмнө нь хэлжсэн шүү дээ. Тэр холбоосууд дээр үүсч болдог байна. За энэ бол бас нэлээд түгээмэл тохиолддог ийм хэлбэр байгаа. За энийг болохоор гүн одоо эндометриоз гэж хэлээд байгаа. За дараагийн нэг голомтолдог бас нэг хэсэг нь болохоор өндөг өвчин. За өндөг өвчин дээр үүснэг нь болохоор эндометриома гэж нэрлэдэг байгаа. Энэ нь болохоор юм гадуураа хүрээтэй тийм уйлынхаа үсгчдэг байх нь ерөөсөө шимэгддэггүй, алга болдоггүй ингээл байнгын томрох хандлагатай байдаг ийм уйлынхааг үсгдэг. За тэрийг болохоор эндометриоз биш эндометриома гэж нэрлэдэг байгаа. За дараагийн нэг байршил нь бол ер нь маш ховор ер нь бол тохиолддог. Гэхдээ тохиолдож болох байршлууд байгаа. Жишээлх юм бол одоо ходоод, дэлүү, зүсний хүдий, за бүр уушиг, өөрц, за тэгээд цаашаага бүр юм нугасны хүндийд хүртэл байж болдог гэж үздэг. Тэгэхээр маш юм олон газар голомтолж ургадаг ийм эмгэг байх нэ. За эндометриозтэй охтуудын маань гол завир бол ерөөсөө өвдөлт байдаг. За гэхдээ эндометриозтэй эмэгтэйчүүдийн 3/1-т нь ямар нэгэн шинж тэмдэг огт илэрдэггүй. Өөрийгөө эндометриозтэй гэдгийг мэдлэхгүй явж хагаад санаандгүй тэ ямар нэгэн үзлэг одоо шинжилгээгээр онцлог тохиолдол бол байдаг байна. За үлдсэн хувьд нь бол өвдөлт бол маш хүчтэй илэрнэ. За тэр тусмаа яг нөгөө биений юм ирэх үед тэ нөгөөдөл чи ингээл одоо оршрол үргэсэл тэнд буу юм болж байгаа шүү дээ. За яг тэр үеэр нь бол өвдөлт бол маш хүчтэй мэдрэгддэг. Бүр ингээд хэвийн ажил амьдралд нь нөлөөлөх үз хэмжээний юм хүчтэй өвдөлтүүдийг мэдэрдэг байх нэ. За бэлгийн харьцааны үед бас өвдөн. За нөгөө байршилтай хамааралтайгаар хэрвээ давсагны хэсэгт байршсан бол одоо шээх үед өвдөх.
зарим үед гүн байрлалтай байхад шээх үед цус гаргач гэдэг юм уу. За харин шулуун гэцтэй одоо байрлсан голомтын үед болохоор хүндрэх үед маш хөвддөг. За тэгээд бүр заримдаа бас гүн байрлалтай үед одоо баасанд цус ингээд үзэгдэх жишээтэй ийм байдаг байхаа. За тэгээд тасгал хөдөлгөөн хийгээд хүртэл өвдөн. За зарим эмэгтэйчүүдэд ингээд бүр байнгын архаг өвдөлттэй ийм байдаг. Тэгэхээр их муухай юм хүндийн таагүй мэдрэмж төрүүлдэг. Одоо баг зэргийн гараа зүсэл өвдөхөд ингээд нэг тухгүй байгаад идэг шүү дээ. Тэгэхээр тийм байдлаар ингээд хүнийг бүр ингээд залхаан цэрлүүлтэл юм муухай өвдөлтүүдийг мэдрүүлдэг ийм аймгийг байгаа. За түүний хажуугаар бол хэвлийг эцэс дүүрэх, ядрах, сэтгэл санаа дугших, гутрахч гэдэг юм уу. Дагалдах юм шинж тэмдгүүд бол гарч болно. За дараагийн нэг хамгийн том зүйл бол үргүйдэл гэдэг. За эндометриозтой эмэгтэйчүүдийн бараг 2 эмэгтэй тутмын нэг нь бол үргүйдлийн асуудалтай тулгардаг гэж үздэг. За тэгэхээр яаж үргүйдэлд нөлөөлдөйн те. За тэгвэл үргүйдлээс яаж сэргийлэх боломжтой юм, яаж нөхөрч хүүгээ хадгалах ёстой юм гэдгийг болохоор дараагийн дугаарууд дээр юм шиг илүү дэлгэрэнгүй бол ярьж өгье гэж бодож байна. За тэгээд энэ хэрлийн өвдөлтүүд чинь зөвхөн эндометриозын үед илэрхгүй шүү дээ тий. Нөгөө олон эмгэгүүдийн үед илэрдэг учраас нэлийн юм түгээмэл шинж учраас яг онш тавихад бол нэлийн бэрхшээлтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн хэвлээр өвдөж байна гэсэн юм оншийн дагуу бид нар шууд эндометриоз гэдэг онш тавихад бол жоохон төвөгтэй. Тэрийг заавал баталгаажуулж бусад шинжилгээний аргуудаар онцлох шаардлагатай байдаг байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө шинж тэмдэггүй одоо эндометриозуудыг бид нар бас мэдэхгүйгээр цаашаагаа өнгөрчих тохиолдол бас байдаг байна. За өвдөлтийн эрчим буюу одоо хэр их хүчтэй өвдөх нь таны эндометриозыг хэр хүнд вэ гэдгийг бол илэрхийлэхгүй. Өөрөөр хэлэх юм бол маш хүчтэй өвдөлт өгч ийн гэдэг нь эндометриоз айхтар тийм том тархмал байна ч гэдэг юм уу те. Тэгсэн утгатай бол биш байх нь. За өвдөлтийн эрчимд юу нөлөөлдөг гэхээр байрлал нөлөөлдөг. Хаана байрлаж байгаа юм? За тэгээд ямар одоо гүнд хэр их гүндтэй нэвчиж энэ төр байрлсан гэдгээс хамаарна. За харин голомтын хэмжээнээс илүү өрөвслийн зэрэг нь бол илүү нөлөөлдөг гэсэн. Одоо жишээлх юм бол 2 өндгөвчтэй маш том хэмжээний эндометриозтой мөртлөө ямар ч зовир байдгүй эмэгтэйчүүд байна. Гэтэл 2 өндгөвчөнд юуч байхгүй. Тэгсэн хэрнээ одоо юу гэдгийг гэлтэн хэсэгттэй жижиг голомтуудтай тэр нь бол маш хөвдөлт өгдөг эмэгтэйчүүд бас байдаг байна. За тэгээд юу гэж үздэг гэхээр одоо энэ голын хэсэг дагсан гэх юм уу? Тэр байрлалтай эндометриозууд илүү өвддөг. Хоёр хажуу талын одоо хэсгээр байрласнууд нь бол өвдөлт харьцангуй бага байдгаа гэсэн ийм зүйл бас яригддаг. За энэ чинь одоо яагаад үүсдэг гэдэг шалтгааны талаар жоохон тодруулах гээд үзье. Яг нь бүрэн гүйцэд бол шалтгаан тодорхой болоогүй. Тийм учраас шалтгааны эсрэг эмчилгээ бол байхгүй байгаа. Тийм учраас энэ эмгээг бүрэн эдэгдэхгүй юм төвхтэй зүйл байна. За яагаад үүсдэг вэ гэдгийг тайлбарладаг хэд онол байгаа. За хамгийн эхлээд болохоор одоо retrograde menstruation гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэдүүлээ санаж байгаа бол тий умаа саст хохорлоо доошоогоо өтрөөгээрээ гадагшлах ёстой. За харин цаашаага хэвлийн хүндээ рүү урсгаас хамгаалаад нөгөө үргийн хоолойн одоо тотгошоо чиглэсэн гөрүүлзэх хөдөлгөөний тусламжтайгаар тэр одоо цусыг хэвлийн хүндээ рүү алддаггүй маа гэсэн юм онлын одоо тайлбар өгдөг байна. За энэ нь болохоор эсрэгээрээ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол үрийн хоолой наашаа гөрүүлзэх хөдөлгөөн алдагдаад сөөргөө урсгал буюу буцаад чиглэсэн урсгал явсны улмаас хэвлийн хүндээ рүү ингээд цус алдаад за тэгээд тэр цусан дотор байгаа хэсүүд нь энд очиж наалдж хөгжиж байна гэсэн юм онлын тайлбар байдаг. За энэ бол 20 дугаар зууны эхэнд гарч ирсэн ийм ойлголт байгаа. За гэхдээ бас сүүлийн үеийн судалгаанууд болохоор энэ retrograde menstruation бол зүгээр хэвийн эмэгтэйчүүдэд байдаг зүйл юм байна гэдгийг бас тогтоогоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол яг ингээд биений юм ирж авах үед нь онцлогооны 6-аар юм дурангийн одоо дуран оруулаад тий ингээд хараад үзэхэд бол үрийн хоолой нээлттэй эмэгтэйчүүдийн 90% нь яг ийм буцах чиглэлтэй урсгал бол байна. Тодорхой хэмжээгээр хэвлийн хөндөрөө бол цус хаягдж байна гэдэг юм бол арцгийн хөндөрөө цус хаягдж байна гэдэг юм яригдсан байна. За гэхдээ зарим эмэгтэйчүүдэд энэ цус хаял илүү байж магадгүй. Өөрөөр нь анатомийн онцлог юмнуудтай холбоотойгоор илүү их цус хайдаг байх магадлалтай. За тэр нь болохоор ингээд
одоо юу гэдгийг тэр эндометриозын голомт үүсэх магадлалыг бол илүү нэмэгдүүлдэг гэсэн ийм одоо тайлбар байгаа. За тэгээд нэлээд амьтанд хийсэн туршилтууд, хүнд бас энэ нэлээд одоо ажиглалтын аргуудаар хийсэн туршилтуудын үр дүнд бол ер нь бол батлагдсан. Тэгэхээр энэ одоо онолын тайлбар бол одоо ер нь бол хүчинтэй хിവэрэл байгаа гэсэн үг. Ер нь бол буцах урсгалын улмаас энэ хаягдж байгаа цуснд байгаа эсүүд энэ тэнд очиж голомтолж ургаад байна гэсэн юм тайлбар байдаг байна. За хоёрдугаар нэг тайлбар болохоор метаплазия гэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо умайн сарстын бус эсүүд тий умайн сарстын эндометрийн эс болж хувираад тэгээд тэнд ийм эндометриоз үүсгээд байна гэсэн тайлбар байгаа. За тэгэхээр тэр бас байж болох тайлбар байгаа байхгүй юу? За ер нь бол одоо тэр хэвлийн гялтан гээд байгаа эсүүдийн үүсгвэр эндометрийн эсийн үүсгвэр хоёр ер нь бол нэг ийм үүсгвэрээс үүссэн юм байна л та. Тэ эмбриологийн хувьд одоо үр хөврөлийн тайлбараар. За тэгэнгүүт магадгүй тэр эсүүд нь эндометрийн эс болж хувираад ямар нэгэн шалтгааны улмаас тэгээд тэнд голомтлоод байна гэсэн юм тайлбар байдаг. За тэрэнд нь болохоор тэр өмнө нь хэлсэн ретроград menstruation буюу одоо тэр буцах урсгал бас нөлөөтэй. Өөрөөр хэлэх юм бол зүгээр ийм эсийг ингээл байнгын одоо тий цус ингээд хаягдаад ингээд цочроогоод байх нь тэр эсүүдийг эндометрийн эс болж хувирахад нөлөөлж байна гэсэн юм яригдчихэж байгаа. За тэгэхээр энэ бол бас нэлээд байж болохоор тайлбар. Жишээлх юм бол одоо умаага бүр юм ахуулсан хүмүүс төр эндометриоз бас үүсч болдог байгаа байхгүй юу? Тэ одоо эндометри эсүүд нь байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм хүнд хүртэл эндометриозын голом заримдаа үүсдэг гэдэг. За тэр байтугай нөө эрэгтэй хүнд өндөр тунгаар эстрогентэй юм даврын эмчилгээ хийх үед бас эндометриоз үүсч болдог гэдэг. Тэгэхээр бас яг энэ тайлбар бол нэлээд бас юм үнний ортой ийм тайлбар байгаа. За дараагийн нэг тайлбар нь болохоор эндометрийн эсүүд нь цус юм уу эсвэл одоо нөгөө тунгалгын систем гэж байдаг шүү дээ. Тунгалгын тогтолцоо тэрүүгээр ингээд дамжаад эд эрхтнүүдэд очиод ингээд голомт үүсгээд байна гэсэн юм бол одоо нэг тайлбар нэдэг. За магадгүй энэ бас үнний ортой. Яагаад гэвэл одоо тэр хаавс уушхинд те ходоодонд өрцөнд нуусны одоо хүндийд тэр голомтууд үүсээд байгаа. Яаж тийшээгээ нүүдэлж очиод байгаа гэдэг асуудал яригдана. Тэгэхээр магадгүй цус юм уу тунгалгаар дамжаад очиод суршаад ийм эмийг үүсгэж болно гэж үздэг байна. За дараагийн нэг тайлбар удамшлын тайлбар байгаа. За энэ бол гэхдээ судалгааны түвшинд явагдаж байгаа. Гэхдээ хэрвээ таны эргэн тойрны одоо тий тун ойрын одоо эгч чинь, дүү чинь, ээж чинь ч юм уу тий эндометриозтай байх юм бол та эндометриозоор өвдөх магадлал 10 дахин өндөр байдаг. Тэгэхээр энэ бол бас удамшлын нөлөө ордоо гэдгийг бол одоо баталж өгч байгаа. За дараагийн нэг зүйл нь болохоор дархлааны нөлөө. Өөрөөр хэлэх юм бол дархлааны үйл ажиллагааны алдагдлын улмаас эндометриоз үүсдэг байж болох юм а гэсэн судалгаанууд яригдж байгаа. За зарим дархлааны үзүүлэлтүүдийг одоо эндометриозтэй эмэгтэйчүүд, эндометриозгүй эмэгтэйчүүдэд ингэж харьцуулсан судалгаанууд бас явагдж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бол яг бүрэн тайлбар гараагүй байгаа. Эмэлзүүд одоо яг одоо эндометриозтай хүн ийм дархлааны эмийг үзээд эсвэл өршин сэргийлэхийн тулд энийг үзээд энийг ингэж зохицуулаад гэсэн юм бол огт яригдаагүй байгаа. Энэ бол онлын түвшин судалгааны түвшинд юм яригдж байгаа зүйлс байна. Тэгэхээр иймэрхүү шалтгаануудын улмаас эндометриоз үүсдэгэ гэж үздэг байна. За ямар нэгэн өвчнийг үүсгэхэд зөвхөн шалтгаан бол хангалтгүй. Тэр зүйлийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлс бас байдаг байх нь. За тэрний үеийн гэхлээр яг энэ хүчин зүйлсийг улмаас бол тухайн эмийг үүсэхгүй. Гэхдээ энэ бол нөлөөлөх хүчин зүйл болж ирнэ гэсэн. За жишээлх юм бол нөгөө гэр бүлийн хэн нэгний эндометриозтай байсан, эсвэл биений хэд их эртэрсэн, биений мөчлөг хэд богинохон байсан, эсвэл биений их удаан үргэлжилдэг, 7 өдрөөс дээш хэмжээ өдөр одоо цус алддаг. За биений маш хэмжээтэй ирдэг. За тэгээ жирэмслэлт хожуу байсан. За эсвэл умаа үрийн хоолой янз бүрийн гаж хөвчл гэсэн ийм зүйлсүүд бол бас эрсдэлт хүчин зүйл буюу нөлөөлөхөд бол нөлөөлж болно. Одоо үүсгэхэд бол нөлөөлж болно гэж үздэг байна. За эндометриозыг яаж онцлох вэ гэдэг асуудал бол яригдана. За түрүүн хэлсэнчлэн одоо шинж тэмдгээр бол бүрэн онцлох юм боломжгүй.
одоо багажийн шинжилгээний аргуудын тусламжтайгаар онцлно. За лабораторийн шинжилгээнүүд ч гэсэндээ нэг их айхтар юм бол ерөөсөө илэрхгүй ямар нэгэн үзүүлэлт өөрчлөгдсөн юм бол харагдахгүй байх нь. За хитавийн шинжилгээгээр хамгийн түрүүнд бас үнэлгээ өгч болно. Хитав буюу яг хошч тий. За энэ бол яг хуу ер нь бол том хэмжээний голомтууд за тэгээд өндөвчн дээр байгаа голомтуудыг бол сайн харуулж чадна. Тэрнээс биш тийм өнгөц одоо эндометриозын голомтыг бол ерөөсөө харуулж чадахгүй бид нар мэдэх ямарч боломжгүй байдаг. За дараагийн зөвлөдөг шинжилгээ бол MRI шинжилгээ байгаа. За MRI шинжилгээгээр бас дажгүй боломжийн голомтууд бол бас харагдах боломжтой. За хамгийн одоо юу гэдгийг алтан гэх юм уу? Одоо шинжилгээний онцлогооны магадлал өндөртэй нь болохоор дурангийн хаалгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг бүрчлэн тэ эндометриоз үүсч болцсохгүй байдаг газруудыг ингээд хараад нүдэрээ хараад голомтуудыг нь олно гэсэн үг. Тэгэхээр маш их жижиг хэмжээтэй ийм цацгцсан голомтууд бол ямар ч одоо багажийн шинжилгээний аргаар харагдахгүй зөвхөн юугаар одоо дурангийн хаалгаагаар бол харах боломжтой. Гэхдээ бас дурангийн хаалгаа бол бас 100% бол биш байдаг. Одоо юу гэдгийг зарим тохиолдолд зарим голомтууд харагдахгүй өнгөрөхтэй онцлогоонд мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдлууд бол бас байдаг гэж үздэг. Гэхдээ л онцлогооны хувь бол маш өндөртэй юм арга байгаа. Тэгэхээр хэвлийн одоо байнгын архаг юм өвдөлттэй шалтгаан тодорхойгүй байгаа өөрт завьртай байгаа үед бол ийм онцлогооны журмаар дурангийн хаалгаа бол орж болно. Гэхдээ хүн болгонд бас зөвлөхгүй тэрийг одоо эмэгтэйчүүдийн эмчтэй, бяцлахаа эмчтэй ярилцж чаад бас шийдэх ёстой асуудал байдаг. За одоо эмчилгээнд дээр нэг жоохон бага ойлголт өгье. Гэхдээ нарийн ширийн боломж нь ярихгүй. За ер нь бол төгс эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Гол зорилго бол эмчилгээний гол зорилго бол ерөөсөө шинж тэмдгийг бууруулах, тэр өвдөлтийг багасгах, голомт одоо томорч дахихаас сэргийлэх, за тэгээд өргөдлийн асуудлыг шийдэх гэсэн ийм л ерөнхий зарчмаар явна гэсэн. За хамгийн түрүүнд бол өвчин хамдаах юмнуудыг бол санал болгоно. Өөрөөр хэлэх юм бол маш өвдөлттэй байдаг. Одоо биений юм ирэх үеэр өвдөлт хамдаах юмнуудыг өгж болно. За дараагийн нэг зүйл нь болохоор нөгөө өндгөвчийгөө дарангуйлна. Өөрөөр хэлбэл өндгөвчний даавруудын нөлөөгөөр мөчлөгт үйл ажиллагааны нөлөөгөөр нөгөөдөг чинь ингээл өрөвсөөл тий. Тэгэл өвдөлт мэдрээл, тэгэл буцаал ингээд сорвжил үсээд ч гэдэг юм уу ийм явагдаж байгаа. Тэгэхээр өндөвчийг ажиллагаагүй болгоод өөрөөр хэлбэл нөгөө фолликулыг одоо хөгжихийг нь цогсон гэсэн үг. За тэгснээрээ нөгөө дааврын хэлбэлцлийг байхгүй болгоод нөгөө голомтуудыгаа өрөвсөх тэр процессыг нь дарангуулах гэдэг гэсэн үг. За ингийн тулд болохоор хэд хэдэн төрлийн эмүүдийг хэрэглэж болдог. За нэг нь бол жирэмс хамгаалах юм байгаа. Тэгтээ хавсарсан бэлтгэл заавал прогестеронтой юм хавсарсан бэлтгэлийг бол хэрэглэх ёстой. За дараагийнх нь болохоор зөвхөн прогестерон агуулсан ийм бэлтгэлүүд байгаа. Тэр нь бол одоо тэр голомтуудыг хөгжихийг нь дарангуулах зорилготой ийм эмүүд байгаа нь одоо манай охтод сайн мэдэх юм уу Визана, Савис гэдэг тий тэр эмүүд байгаа. За 3 дахь нэг тэр бүлгийн юм нь болохоор одоо гонадотропины агонист гэж нэрлэдэг юмуд байхгүй. Тэр нь болохоор одоо юу гэдгийг тархины даавар гэдэг бахны тэр тархины дааврын нөлөөгөөр өндөвчийг бол огт ажиллагаагүй болгодог ийм бахны. За тэр нь бол жишээлбэл сүлд Zoladex гэдэг ийм арьсан дор тавьдаг ийм бэлтгэл байдлаар ийм бол Монголд орж ирсэн байгаа. За эдгээрийн аль нь ч байсан бэ ерөөсөө л тэр өндөвчний үйл ажиллагааг дарангуйлаад эстрадионын тэр үүсэлтийг нь багасгаад тэр голомтуудыг л одоо тайван болгох гэх юм уу. Тэгээ байнгын ингээ итвчээд янз бүр болоод байгаа тэр голомтуудыг л тайван болгох зорилготой ийм эмчилгээний арга байгаа. За эмчилгээнд дээр нь штэ манай охтууд сэтгэл санааны үед маш бэлтгэлтэй байх хэрэгтэй ер нь бол. Яг тэгвэл дор хаяж энэ бэлтгэлүүдийг 3 сар танд ер нь бол өгч үзнэ тий өгч үзнэ. Тэгээд өвдөлт намдж гин үү тий ямар шинж тэмдэгтэй байна гэдгийг чи ажиглана. Хэрвээ үр дүнтэй байх юм бол энэ эмчилгээнүүдийг 1 жил 2 жил хүртэлх хугацаагаар өгдөг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ жирэмслэгээр төлөвлөөгүй байгаа бол төдий хугацаанд ийм уухны, төдий хугацаанд хяналтанд байх нэ гэдэг юм сэтгэл зүйн бэлтгэлтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо 1 сар угаад дээдл нь 3-6 сар угаал ингээд орчих юм бол эмчилгээний үр дүн байхгүй байх одоо магадлалтай учраас маш тууштай явнаа гэдгээ
хэвтүүлээ бас маш сайн ойлгох хэрэгтэй. За чухам энэ эмүүдийн аль нь явах ёстой юм те? Ямар тунгаар явах ёстой гэдгийг дандаа мэрэгжлийн эмчнэр зааж өгнө. Тэрнээс биш өөрөө дураараа хэнийг эндометриозтой эмэгтэйгээс сонссон югаараа бол өөрөө хэрэгжилж болохгүй байх нэ. Тэгэхээр энэ чинь маш сайн тооцож хувь хүний онцлогтод тааруулж агаад эмчнэр зөвлөж өгнө. За ер нь бол юу гэж хэлдэг вэ гэхээр бэлтгэлийг уух үед бол мөчлөгт ер нь бол алдаа гарна, бор юм гарна, цус гарна гэдэг юм уу тиймэрхүү юмнууд байгаа. За тэрийг үл хамааран ер нь бол эмчилгээнүүд ингээд үргэлжлүүлээ заавал угаад дуусгах ёстой гэж юм үздэг байна. Тэгэхээр яг ямар эмчилгээний арга надад зөвхөмжтой хэр удаа уух уу гэдгээ дандаа эмчтэйгээ ярилцаад шийдэрэй гэж хэлнэ. За дараагийн нэг том бүлэг эмчилгээ бол эсцлийн эмчилгээ байгаа. За эсцэл бол голом юу гэдгийг нэлээд бас үр дүнтэй голомтуудыг байхгүй болгоод өвдөл нандаах юм үр дүн бол байдаг. За гэхдээ юун дээр хэдүүлээ маш сайн анхаарах ёстой гэхээр өндөвчин дээр эндометриома дээр орох хагалгаанууд дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За эндометриома өөрөө өргөдлийн шалтгаан мөн үү гэвэл мөн. Гэхдээ тэрийг авч хайснараа бас яг өргөдлийн асуудлыг бүрэн шийдэх үү гэвэл бас үгүй. Тэгэхээр авлаа ч гэсэн яаж авах вэ те? Яаж эрүүл өндөвчний эдийг аль болохоор үлдээх үү? Эсвэл хагалгаанд аваад хэрвээ бүр ингээ өндөвч авах заалттай байх юм бол яаж тэрнээс өмнө өргөдлийн асуудлыг шийдэх үү гэдэг юм уу те? Тэгэхээр энэ бол зөвхөн мэслийн эмчийн гаргах шийдвэрээс гадна нөхөрчгүй эмчнэр бас ингээд оролцоод хамтдаа юм шийдвэр гаргах хэрэгтэй. Ийм үйл явц байдаг. За хагалгааны талаар бол эмч нь бол бүр айхтар дэлгэрүүлж ярихгүй. За энэ бол мэслийн эмчнэрийнх нь шийдэх юм асуудал байдаг байна. За эндометриозтой эмэгтэйчүүдийн хувьд ер нь цаашдаа яах вэ гэдэг асуудал яригддаг. За сайн мэдээ гэх юм уу нэг зүйл нь болохоор эндометриозтой. Гэхдээ ямар нэг идэвхтэй эмчилгээ хийгдээгүй. 3 эмэгтэй тутмын нэгэнд нь эмгэг бол аяндаа өөрөө ерөнхийдөө ингээд намжаад явцдаг гэсэн юм бол байдаг. За гэхдээ харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүдэд бол ийм аз тохиодгүй. Дандаа өвчнөн даймжирдаг, дандаа голомтууд томордог, дандаа шинж тэмдгүүд ихсдэг, дандаа асуудал дагуулдаг ийм тавшилтад явцтай ийм эмгэг бол явцдаг. За гэхдээ юу гэдэг эмийн эмчилгээний дараа нийт эмэгтэйчүүдийн 95% нь бол өвдөлт энэ төр намдаад их айтайхан болдог байх нь. За гэхдээ бол иймэрхүү байдлаар эмчилгээ хийгдээд ингээ айтайхан болцсон байтал эмэгтэйчүүдийн 50% нь 5 жилийн дараа дахиад сэтрэх магадлал бас байдаг байна. Тэгэхээр ер нь бол нэг эндометриозтой болцсон бол түүнээс бол хялбархан цогтох ямар ч боломжгүй байна гэсэн үг. Харамсалтай нь. За өндгөвч ажиллахаа болоод цэвэрчүүл бас байхгүй болчих болно шүү дээ. Ер нь бол онлын хувьд. Гэтэл бас заримдаа цэвэрсний дараа ч гэсэн голомтууд үргэлжлэх тохиолдол байдаг байна. Тэгэхээр бас ер нь бол нэлээд жоохон төвөгтэй байнгын хараа хяналт хэрэгтэй энэ зүйл байгаа. За тэгээд нэг анхаарах юм нь шүү дээ. Өсвөр насны охтуудад биний анх ирснээс хойш 2 жилийн дараа энэ анхны эндометриозын голомт үүсээд шинж тэмдгүүд илэрч эхэлдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр өсвөр насны охтуудтай ээжүүд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Хэрвээ өөрт ч эндометриоз энэ байсан болж гэдэг юм уу. Өсвөр насны охтууд нь хөвлөгээр нь өвдөх, хитрхи их өвдөх, биний имэрсэн үед эсвэл ингээ байнгын өвдөлтөй зовёртой байгаад ах юм бол бас эндометриоз байж магадгүй гэж сэжиглээд эрт үзүүлээд шаардлагатай эмчилгээнүүдийг хийгдээд ингээ явах хэрэгтэй байх нь. За нэг бас эндометриозын голомт аюултай зүйл нь хортой хэлбэрт, хор тавдрын хэлбэрт бас шилжиж болдог эрсдэл байгаа. Гэхдээ тэр эрсдэл бол маш бага л да. За тэр тусмаа 49-оос дээш настай. Тэгээд энэ голомтууд маш ийм янз бүрийн бүтцтэй гэх юм уу тиймэрхүү байдалтай харагдаж байгаа. Энэ тохиолдлуудад бол хортой юм байх вэ гэж сэжиглээд бас хор тавдрын хавдрын эмчээс энэ зөвлөгөө аваад ингээд явах хэрэгтэй юм байдаг юм аа. За тэгээд харамсалтай нь бол ямар ч урьдчилан сэргийлэх арга байхгүй. Энэ эмгэгээс ямар нэгэн арга хэрэглээд зайлсхийх боломж бол байхгүй. Тэгээ ер нь бол ийм төвхтэй эмгэг байгаа. За тэгээд яг өвдөж үдсэн эмэгтэйчүүд л энийг илүү ойлгох байна. Тэрнээс л яг
энэ талаар сайн мэдээлэлгүй хүмүүс бол айгуу тийм сайн буухгүй байж магадгүй. Гэхдээ эндометриозоор яг ийм өвддөг эмэгтэйчүүд бол маш их тийм зовиртой, шаналгаатай, дээрээс нь сэтгэл зүйн хувьд маш юм айцтай. Тэ яах бол би хүүхдтэй олж чадах болов уу? Дараа нь яах бол хэдэн жилийн дараа томрох болов уу? Халгаанд орох уу? Эмээ явах уу гэл ингээл маш их асуудал шийддэг юм төвхтэй эмгэг байдаг. Тэгэхээр эхнээсээ бас яг мэрэгжлийн эмчнэрт хандаад яваарай гэж зөвлөнө. Тэгээд нэг анхааруулах юм манай эндометриозтай охтууд ерөөсөө фитоэстроген хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө эстрадиол төс үйлдэл үзүүлдэг тий гаднаас янз бүрийн бэлтгэлүүд битгий хэрэглээрэй гэж зөвлөнө. Магадгүй тэднэр нь эргээд тэднийг одоо өсөлт хөгжлийг дэмжих тий голомтыг томруулах эрсдэл байх вэ гэдэг юм яригдж байгаа. Тэгээ эндометриозын ийм том удирдамжууд байдаг байхгүй юу? Хамгийн сүүлд гэхэд 22 онд одоо бишрээ буюу Европын холбооноос гаргасан юм өдрөгдөж байгаа. Тэрэнд бол янз бүрийн тийм одоо юу гэдгийг физик эмчилгээч гэдэг юм уу те эсвэл ямар нэг ургамал эмчилгээ энтрийг бол ер нь л зөвлөхгүй. Яагаад гэвэл тэдний ашиг тус болон хор хөнөөлөл судлагдаагүй байгаа учраас битгий хэрэглээрэй гэсэн юм яригдсан байгаа. Тэгэхээр хин нэгэн хүнээс сонсоод тэр голомтыг чинь шимэгдүүлдэг хэвээр байхгүй болгодог гэсэн юмд бол хийтгээрээ тийм юм бол байхгүй. Харин ч эсрэгээрээ хортой нөлөө үзүүлэх магадлал байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тийм учраас тийм янз бүрийн бэлтгэл бол даавартай, эстрадиол даавар энтертэй тийм юмнуудад ерөөсөө битгий хэрэглээрэй гэж юм шиг бол зөвлөмөр байна. За, ерөнхийдөө нэг иймэрхүү байна. За, тэгээд өргөдлөлтэй холбоотой хэсгийг болохоор дараа юм чинь ярьж үгэй гэж хэлсэн байгаа. За, тэгээд нэг зүйл. Хүн болгоны өвчний онцлог өөр ахгүй. Тэгэхээр яг одоо таны хувьд жишээлбэл ямар эмчилгээ хийх үү гэдэг нь нэгдүгээр таны одоо бусад эмгэг тэ ямар эмгийг хавсарсан байна гэдгээс за дээрэс нь тухайн голомтын хэмжээ, таны зовир, тэ байрлал юмнууд хэмжээнээс нь дээрэс нь жирэмсэн болох хүсэлтэй байгаа мүү мүү гэдгээс чинь хамаарат ингээд эмшигний төлөвлөгөөд явагдах юм. Тэгэхээр одоо ийм юмудаг гинэ эндометриоз гээд өөрөө дураараа ууж болохгүй л гэсэн. Маш олон юмыг харуулцаж үзэж хагаад таны эмчилгээний төлөвлөгөө гардаг. Дээрээс нь хүний бие махбод болгон ялгаатай учраас тухайн юмнуудыг ууж авах явцад илэрх шинж тэмдгүүд нь өөр байж болно гэсэн үг шүү. Тэгэхээр яг эмчийнхээ гой заавраар тэг эмчилгээнүүдээ хийлгээд яваарэ гэж охтуудасаа хүсмээр байна. За тэгээд видеогоо шеэрлээд тэг эндометриозтай эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор шеэрлээ, лайк тараад ингээд яваарай гэж хүсье. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.